Малчид өөр өөрийн нутаг орон мал аж ахуйгаа ашиглан ашиг олж амьдарч буй жишээ бүгд найрамд Хятад улсын өвөр Монголын өөртөө засах орны малчдад болоо. Өөрт оногдсон бэлчээртэй тааруулан ашиг өндөр цөөн дооны мал маллан зах зээлд амжилттай ажиллаж байгаа өвөр Монголын өөртөө засах орны Шилэнгол аймгийн малчин ялалтын зочилж мал маллах ухаан зах зээлийн шалгуурт зогтсон амьдарч байгаа туршлагаас нь хуваалцлаа. Малын тоо толгоогоор уралдан бэлчээрийн даад сэтрүүлэн нутаг булаалдан амьдрах болсон манай малчдад сурах, харах, ашиглах олон санаа түүнээс гарсан. За одоо чигээр би бол өвөр Монголын Шилэнгол аймгийн Баяншил маллын талбайны ялтагсан хүн байна. За чигээр манай энд бол одоо мал малчих одоо иймэрхүү эргээд одоо бэлчээр баг. Одоо чигээд баг бэлчээр баг малж их ашиг олж тиймэрхүү шиг малжиж байна. Одоо чигээд хороо гашаа. Би одоо өхөр нэг 80 толгой малж байна. Баг малангул одоо бас нэг 200 илүү одоо. Манай чинь бас одоо бэлчээрийн төнчөөшүүл нэг тоотлогыг ус учрахгүй их хөөж болохгүй. Малж болохгүй. Нэвтрүүлгийн маань хөтлөгч малчин явалт олон түүний гэр бүлийнхэн байг болно. Олноор ирэх жуулчдаас ч хэрхэн ашиг олох талаарч түүнээс суралцах зүйл олоо. Өдөртөө бүтэн хонш харуулж 2 цаг болоод уцдаг. Жуулчдаж бас их олон ирдэг. Энэ бүхэн эдний орлогын бас нэг их үүсвэр болсон байна. Үр дүнтэй менежмент хийн малын буйнаа эдлэн үр хөвгтөө өндөр боловсрол эдлүүлэн гэр байшин хашаа хороо унаа тэрэг гэдэл дутагдах гашуудах зүйлгүй тохилог амьдрах түүний амьдралаас суралцаарай. Хашаа хороондоо суурлуулсан хяналтын камерч мал төлөх үед онцгой хэрэгтэй байдаг талаар ярьж байсан. Малчин л гэхээр малаа дагаж хаяр талаар хэсэж явдаг байдал жил ирэх тусам өөрчлөгдсөөр л байна. Нутаг орондоо тав тухтай орчинд сууршин амьдрах хэн хүний л мөрөөдөл. Энэ мөрөөдлөө ялдих бүрэн хангаж чаджээ. Малчин хүн гэж ингэж л амьдрах ёстой гэдгийг тэр тал нутгийнхандаа харуулan уриалан амьдарч байна. Манай хишийн засахаас чи хийлж ядвал улдаар чи өөрийнхөө мөнгө төгрөгийг гаргаад ингээд ийм хийжээвэл засаг одоо үжээд ийм хүн сайн хийж байна ангуул чамд засахаас сурс нөхөр мөнгө өсөр боолгож байна. Одоо би энэ гэрээвэрхт бол одоо 20 айдуу томын төгрөг орж. 20 айдуу томын төгрөгөөс бол одоо засахаас над 4 том 5,000 бол өн төлбөрөг өгч. Анийвэл засахаас дамжаад. Кэнэ одоо ямарваа юм хийгээд манай шишин бол одоо сайн хийжлээ бол засаг чамайг өрдөн гомдож өгөхгүй өгдлээ. Буцаа төлөх юм бол байхгүй. Тэр одоо 20 томын жаас ороод одоо би 6 томын жаас гаргаж өөрийн бүр улсаас 20 томын жаас гаргаж өгч. Энэ урдлыг танах уу? Энэ ус уртхас манайх. Энэ ч одоо улсын юу байхгүй. Өөрөн бол мөнгө гаргаад одоо хийсээр малын хашаа. Айлс байшин шиг санаа. Сайхан. Яг байшны янзаар барьсан. Бараг суу дотор нь жоохон цэвэрлүү сууя болно. Энийг бол 8 онд барьлаа. Одоо энэ шинэ болоод энэ гэрээ бол одоо 2015 оноос наашаа бол би илүү барьсан. Засахын нөхөр үсээ одоо өөрөө бас нэг жоохон хэдэн мал малжаад одоо жугаалын хийгээд хэдэн мөнгөтэй боллоо. Тэгээд илүү бүтэн байгуул хийсэн. Монголын көхсоёлоо уламжилж явна. Алсын гачаар хамт бимэн мөнхөрсөн чи. Энэ ч бол одоо ус масаан бол бүр энэ дотор ингээд цаанаасаа наашаа шууд л жахлаанаар оруулчихдгийг. Тэгээд одоо энэ манай гал тооны өргөө. Хоолн танкан манай одоо тэгээд жочны өргөө. Одоо 3 унталгийн өргөөтэй. Нэгэнд нь охин суудаг, нэг нь одоо манай хоёрын өргөө. Нэг нь одоо жочин унтдаг өргөө гэдэг юм 3 өргөөтэй. Та дотор талын заслуудын та өөрөө юу? Тийш одоо өөрөөсөдөл өөрөө л одоо бодлохлоод ингээд тавьбал сайхан шиг ийм тавьбал өвтэй шиг тэгээд
тавьсан байна. За энэ шигээ юу вэ? Энэ танай хэлсэн үү? Энэ юу манай энтгийн хивсэ. Тэр Монголоос авсан. Бас нэг сайхан 8 шаргатай бас тийм нэг өлгөмөл хивс байгаа юм а. Тэрийг бас өлгөөгөө. Эндээ бас нэг сайхан мөн Монголын эрдэнэтийн хивс. Эрдэнэтийн хивс сайхан хивсэ. Тэрийг бас дэвсээгүй байна. Гүйл энэ дундаан дэвсээд юу яадаг юм. Дээр нь шагаа магаа тоглодог юм. Энэ тулга одоо миний их удаж байгаа хэдүү те. Энэ одоо манай ахмадуудын боорлуудын хэдүүд. Энэ хорог гэдэг бараг жоо илүү жил юм. Манай хадам ээж айлд мартахад ээж нь өгсөн гэлээ. Ингээд батхалаар бас жоо илүү жил болчихж байна. Энэ тулг гэж жоо илүү жилийн төгтөй болж байна. Миний нахч өмг. Одоо мөдөө орсон чагаасаа эхлээд шилийн голыг өгсөж уруудаад голын жоо хөвөгдөгаад л урагшаа хашаа яваад л тийжл болж байна одоо. Энэ одоо бүр мануусын миний үжиж өнгөрсөн олонхийг нь үжиж өнгөрсөн номууд байж байгаа. Тэгэд манай хувьд бол номонд дортой. Одоо ном үтсээр бол ахгүй ч гарна гэж байдаггүй. Номын санд очивол одоо ном ахгүй гарна ч гэж хөрдөн байдаггүй. Хожидэл ном цуглуулдаг. Одоо хотын гэрт бас одоо тэгээд ингээд 2 3 хорог бүр дөөр ном. Одоо энэ охины гэртэл одоо ном цуглуулах дортой. Манай энтхийн айлууд одоо олонхын бүр ингээд сууршаад амьдардаг болох нэрэн бол бүр ингээд байшин гэртэй. Одоо бол энэ хэдэн жилээс бол одоо төрөлж билээр бол одоо юу байгаад олонхидууд нь хөдөө тосгонгүй бүр юу яаж байгаа юм манай шин чинь аюултай гэр барилгыг бүр жасан шинтгэж байна. Ийм нэг төрийн бодлого юм шүү. Энэ төрийн бодлогоор одоо усаас жоох нөхөр өгнө. Тэгээд одоо бүр шинэ гэрүүд бариад олонхигууд нь бүр одоо иймэрхүү маягийн сайхан тохлог гэрүүдтэй болчихоос байна. Сүүлийн 20 жил бүгд ийм болж байгаа. Бүгдээр л ийм болчихож байна. Одоо ядуу өрхүүдийн бол хөрхий жасгаас илүү өгнө. Тэгээд жасах төрөөс сайхан дамжиж байна. Малчтын амьдрал бол одоо жилээсээ дийлээд сайхан болж байна. Одоо энэ түрүү 2 жил бол мал бас өмнө ханьш жоохон гачигтай байсан. Энэ 2 жилээс одоо ган гачиг жоохон гिचүү болж байна. Тэгээд жоохон гिचүү байна. Үгүй бол одоо жасах төрөөс бол дамжих тал дээр бол сайн байна. Манай ч одоо ингээд угаалгийн өргөтэй, ариун чиврийн даслагтай, насны унтлагын өргөтэй. Малцсан өмгтэйчүүд уулзах чиг одоо их л бага болчих чи одоо орчмын жилүүдээс мэдгүй ажил явдал яаруунах ч юм уу ямар ч ухаантай одоо тэгэл өөрийнхөө амьдрал гэдэл айл болгоны бүсгүйчүүл бол одоо гэр хороогоон додомдоож мал унаагаан додомдоод одоо нөхөртөөгөө хамжаад л одоо гэр болоод гаднах ажилд алиндны л ердөө шуур хайлж орж байна. Тэгэл гэр тэргэн авч явах тараа бол манай Монгол бүсгүйчүүл ердөө ганган ганчир байдаг юм болох нэр бол одоо ямар айлд нь орёол одоо гэр нүчргөө сайхан одоо гаднаас нь харахад өчргөө сайхан вар таалхан бүчттэй сайхан гэр бишээл одоо гэр дотор нь бол харин юм хүм дохлог өвтэй сайхан байдгаа. Орчмын жилүүдээс бол одоо энэ талаар Монгол жан уйлааны одоо хүүхэд дүүнэрд уламжилж үлдээнэ гэж бол одоо их олон улсууд одоо чармааж ажиллаж байна. Энэ одоо би бас өөрөө их болохоор бол Шилийн хот дээр бол нэг шагайны өргөө. Манай ишэн чинь бол одоо Бужуурдан бол энэ шагай тоглоом их нааддаг байсан шүү дээ. Орчмын жилээс бүр байхгүй. Тэгээд би одоо 16 оноос эхэлж энэ 15 оноос эхэлж шагай наадмын талаар илүү оролдож одоо бол Шилийн хотоор бол хүүхдүүдэд сургаах зорилгоор шагай өргөө байгуулад ажиллаулж байна. Энэ бол одоо мөн багцууд хүүхдүүдтэй шагай тоглоомын олон жилийн наадмуудыг танилцуулж тэднээс жаан иймэрхүү талаар бас одоо уламжилж өгөө гэд хүүхдүүдтэй жаан сургааж байна. Тэгээд манай энтхийн бүсгүйчүүд ердөө одоо оюутан хийдлийн талаар ч юм уу, энэ аргал хуржин хураах талаар ч юм уу, наадам тоглоомын талаар ч юм уу, энэ талаар дөөсөн соёлын талаар ч юм уу их хариун улсууд одоо чармааж хүүхэд дүүнрүүдтэй уламжилж өгнө. Одоо энэ ажиллагааны сайхан улам сайхан хөгжүүлж бадруулна гэж чармааж ажиллаж хааж байна. ийм машин 3 байна. Энэ нь бол одоо өөрөө авсан гэвч одоо улсын арал гүйдэг одоо амар төвшин улсын амар төвшин яасан ийсэн одоо энэ тэнд одоо учир мочир болдго юм уу одоо нэг хажуу хавь айлууд өвтөн жовлон болдго юм уу тэгвэл одоо тусна ингээд дээрээс одоо ийм нэг
яайл ингэж одоо нэг тэгээд одоо яаж гсэн. Энэ нь бол одоо 2008 авсан. Жаал габл бүр байна. Манай ишин ч одоо. Одоо үлгөө өнөө жил бас шинэ төрийн бодлого гарч ирээд л чи жоос төлөхгүй шууд бага мөнгөтэй бол очоод сарын чи төлөх мөнгөнд төлөөд бол улсаас бүр авч болно тэрг байна. Сарны хөдий төлн одоо ялггүй шүү дээ. Үнэтэй машин бол илүү жоохон төлн хамтхан машин бол одоо баг шиг төлн. Энийг би нэднээ аваад бас энэ хасрыг аваад яг манай эндхийн хөрөөр 22 том би 7 том жасны жийлэг авсан. Ингээд сар болгоо одоо 3600 жасны төлөх сар. Тэгээд одоо 24 сартай бол орчих нь одоо нэг чинь хэдэн сар болж байгаа 7 сар болж байна аваад. Ер нь одоо энэ машин аваад тэгээд улсад энэ дээд тэгээд малчин өндөр хүндрэл гарах уу санхүүгийн Гав. Тэр чи өөрөө амьдралыг бодож байгаа авах юм чинь. Улсаас ямар чамаа албаж явахгүй. Чи өөрөө нэг сар биний эдий мөнгө төл дийлнэ. Ангидгүүл чи одоо энэ машины аваад хийж болно шүү дээ одоо. Шивсэний аваад яг одоо би ч одоо нүгүр жоос олж явахгүй зүгээр амьдрал дээр хэрглэж байна. Ярман бол одоо ийм авчаад бас өөр одоо энтэнд би болсноо жоос мөнгө олж байгаа байна. өөр ямар оноо байна? Мотор хэд байна? Мотор 2 байна. Аж ахуй дэргэдэг нэг жижиг характер байна. Байна. Хэд байна? Нэг байна. Тэрийг бол ерөнхийдөө аж ахуйн хэрэглээндээ л хэрэглэв. Аж ахуйн хэрэглээнд одоо хороо гашааж өөрлөх юм уу одоо юмргүй шүү. Манай шин ч бас нэг 3 хүрттэй мотор. Тойрос байна. Хороо гашаагаан өөрлөхөд жоо. Удаг ус гаргахад улсаас ямар тусламж байна? Өөрөө гаргах уу? Манай ишэм бол одоо усан төвшин дэш юм бүтэн юм манай одоо манай ишэм тийм улсаас тийм төрийн бодлого байна. Гэвч л одоо тэр усхуу газар тийм төрийн бодлогыг явал манай энэ бол одоо голын тохой төвсөн бүтэн тийм үү төрийн бодлогыг өгөхгүй шүү дээ. Бид нь 2 3 худалтай бүр өөрийн мөнгөөр хийсэн. Өөрийн мөнгөөр удаг гаргаад дараа нь улсаас ирэх зам хийж байна. Байхгүй. Өөрөө хагас удаа өөрөө л хэрэглэх. Өөрөө л хэрэглэх. Бусдаа хуваах уу? Бусдаа хуваах нь манай ишиж одоо тийм хуваачих тийм явдал байхгүй. Одоо зарим нь бол одоо усны хэрэгцээтэй бол ирээд тэрхтээ ирээд төвөөд явж байгаа байна усээ. Өөр одоо учрахгүй их шиг мал сал ирж уснаа гэж байхгүй. Манай ишиж одоогийн бүр айлын гадаа амны усны худалтай. Тэрэн одоо би их тэр ужуурхтай адилхан таахгүй. Нэг годог малтуул олноороо очиж хэрэглэнэ гэсэн тийм явдлын байхгүй. Үзлэн байхгүй болж байна. Монгол явж байсан Монголын малчтаар орж танилцчихв. Ямар хөө санагдчихв? Монголоор нэдэн намар нэг явсан. Нэдэн намар ява Монголын байгаль бол сайхан байна. Бэлчээр өөжөө. Монголын малчтай ус уулзсан. Хэдүүлээр орлоо. Монголын малчтай ус сайхан сэтгэл түнэ амьдарч байна. Байгаль нь сайхан. Одоо Монголын бол одоо яана биес нэгэдэд малчаалаар одоо мал нь жоохон манай эдгэр бол өн хөрхэн жахаана. Гаргаалт нь жахаана. Тиймэрхүү шиг л байдалтай байсан. Гэртээ бол зурагт интернет бүх юм байна уу? Бүх юм байна. Манай энэ бол одоо яг хэл бол одоо готын амьдралтай уурчгүй жаххан бангийн жаххан бай. Тэр дотор одоо зурагт моргот одоо Арон чаврын дасах масах бүр бай. Бүр сайхан. Одоо амьдралын одоо хотын амьдрал. Хотын асарч хогон одоо. Одоо ч хонногоо хурцэн гаргаж овлика сайхан хурцэнгээ гаргаж чигээд хавар улсаар гатаагаад өхрэгдэн гашаа хийгээд хурдноор сайхан гашаа хийгээд чигээд дотор нь аргалаа хийгээд сайхан ингээд далгануулаад эргээд өнөө өхрийн баасын жоороо сайхан шаваад энэ нь бол одоо бороо хоор жуун бол бороо хоор өөс тоос орохгүй бороо нөтөхгүй эргээд тийм амархан нааша нурч хүчгээ сайхан шавсан. Одоо манай ишэмсэн хайж л одоо манай энтхийн нэг малчин одоо ийм аргал маргал хурааж их ус нэг
Хөвгүүн шагналж уралдаа маралдаа явуулаад одоо бид хоёр ус одоо нэгэн би оролцоо төрүүлээ. Урд нь манай гринг оролцоо төрүүлээ одоо энэ нь ийм сайхан хурааж байгаа жоохон ховорж जैन тэгээд одоо манай техник малчин санаасраа одоо ийм юус одоо жоохон ингээд жаргаж болвол олон хүн одоо нэг жоохон фин оролдон тим санаатлаа хийжээ барих хүмүүс. Одоо тэгээд зэн ч одоо ингээд хэдэн жил норохгүй хэдэн жил сайхан шүү. Төлж tutахгүй. Сага хавртаа хийгээ авчихсаар. Манай ч одоо хэдэн далан байна. Өвөлдөө төржил төлж ус байхгүй жил өнчих надаа. Жил нэмэл ах. Нэмэлээ. Тэгэхээр одоо жилийн 1-2 ийм далан гэж хэлнэ одоо манай. Нэмээд яханаар нь одоо төлж барахгүй л одоо чигээд үлдээд. Эргээд одоо манай ишин ч нэг өвөл жас их уулсараа нэг өхөрийн доор одоо хөлдөн. Экнэ нэгэн жадлаад орох аргалын явал хомгоны оронд одоо сүр сайхан төвсгөр бол. Одоо энэ аргал сайхан аргал хураах уралдаад тэдний гол аим танай энэ хичнээн бас яаж оролцож байна? Хэр өрсөлдөөнтэй болж байна? Одоо ч сүр өрсөлдөөнтэй болж байна. Хамаг дөрөв бол 16 онд өгсөн. 16 онд бол одоо төмий хөдөн орсонгүй мөцсөнгүй 17 онд бас 30 хүн орж өрсөлж. Одоо өнөө жил үлгэн албан боллоо гэж байна. Одоо яг өнөөдрийн шавлаа. Өнөөдөр л одоо би оролцсонгүй. Өнөөдөр одоо манай хаварж хаалмаад яаруу ингээд би оролцож амцсангүй. Тэгээд би аргалын уралдаанд орсонгүй одоо. Энэ үл яг нэг бодвол ингээд нэг айлын гадна сайхан цэвэрлэх шаардлага. Хоёр дуулаа бас нэг соёл юм басна. Өнөөдөр бол одоо миний ус адал өөр адал ус гэх юм яаруу те. Тэгээд одоо 2 жил дараа нь хөрөгийн автлаа юм чинь да одоо өөр хүн улс одоо жаргажаад илүү жоохон оролцох таа гэдээ одоо мэднэс одоо. Өнөө хавар миний адал ус өөр адал яаруу. Тэгээс арга бодолтой дэмий хураасангүй. Энэ байжхан одоо бүр нэднэнгээ хураасан аргалд бол. Одоо 3 хүн байна. Туслах адлын хүн. Яг өөрөө бол завдахгүй одоо малуунаа прожектор гадна дотноо нэг яг өөрөө завдахгүй одоо чигээр туслах юм бол. Одоо яг эндээ ирээд ми алдгүй байвал одоо бүр хамдж чад. Ахын. Цалин хөлтөөр хэр авах вэ? Эдгээр авах вэ? Одоо манай энэ олонхын нэг хүнээ нэг 3-аас 4 мянга. Иймэрхүү шиг сарын олс мөнгө одоо иймэрхүү шиг бай. Мал махнаас гадна аялал жуулчлалаас гадна өөр ямар ажил хийж орлого олж байгаа? Өөр орлого үүсвэр байна уу? Өөр одоо талын дамын орлого байхгүй шүү. Одоо гол нь малан гаргалаа өргөж зөнөө чагуул одоо жугаадлаа. Өнөөс гадна бол өөр дэмий орлого гэдэг дэмий байхгүй. Танай энэ нутаг одоо юу гэдэг нэртэй газар вэ? Манай энэ одоо яг сум нь бол одоо туурын тал гэсэн сум. Туурын талаас бас нэг 20 хөдөн хэл жаатай. Яг энэ нь бол одоо шилийн голын хөвөн дээр арчид гушуу гэсэн газар. Энэ урд бол арчид гушуу гэсэн газар. Энэ гэрүүүүдээр шилийн гол урсж байгаа. Гурван ам хүнтэй одоо 1000 муу бэлчээр одоо яг миний над хувааж байна. Эргээд би бас 3000 км хүнээхий дөрөөсөлж. Өөр хүнээхий нутгийг дөрөөслөө жарж байна. Тэр дөрөөссөн хүн малчин хүн байх уу зөвхөн өөр хүн байна уу? Малчин хүн биш өөр хүн. Өөр хүнээ нутгийг тэр нь бол мань малчихгүй хүнээ.
Мал малжвал тэрс над нутгаа өгөхгүй шүү дээ. Тэр өөр мал малжиг өөр адал хэрхэлж байгаа хүн одоо бэлчээрээ над дөрөсөлж өгчгээд. Тэгээ тэр өөр юм хийж байна. Охиноо Шанхай сургая гэсэн бодол хинээс нь гарав. Танай гэр бүлийн хүнээс гарав уу? Танаас гарав уу? Охин чинь төр санал уу? Одоо хамаг төрөө бол одоо охин их сургууль уятан болоод Шанхайд явна гэд бид нь үл тийм Шанхайд яг сургая гэсэн анх бодол байхгүй. Одоо өндөр дундаа төгсөөд одоо чигээ шалгуулаад Шанхайны нэг сургууль ийм чимээ ирж. Тэгээ одоо охиноосаа асуусан охин бас дуртай одоо Шанхай суралж. Тэгээд одоо Шанхай хотод яваад Шанхай хотод 4 жил, Бээжин хотод 1 жил ингээд нийт 5 жилийн уятны амьдрал хийгээд ирсэн. Сурлагоос нэлээд сайн эрхөдөлтэй төгссөн. Одоо ажил хийгээд санаа сэтгэл амарч байгаа юм. Одоо Америкийн одоо хүүхдээ одоо өөр юм бие одоо яаж ийн би сая адалд орж ирэх юм чинь одоо тэгээд одоохондоо юм цалин хөлснөс жоохон бага одоо тэгээд сая анхаа орж ирэх юм чинь одоо Эрүүгийн уу юу хийж байна? гэр бүлийн хүмүүс одоо мал болоод одоо жогаатлын чиг дээр одоо тэгээд юм бүргүйшг юм хийгээд байна. Манай Монгол улсын малчдад одоо малынхаа тоогоор хөрсөж байна. Энэ олон мянган малтай болно гэдэг их олон тоогоор. Тэр олон малтай байгаа ашиг та хэдийг гүйцэхгүй байна. Тийм учраас одоо олон малтай байх юм уу, цөөн малтай чанартай байхаар байна. Таны бодол байна. Одоо бол манай энтгээр авч хэлвэл тоотлогыг учрахгүй чигж хөөцөлж байгаа юм. Чи одоо 1000 малтай 2000 малтай чи 2000 малтай 2000 малны 60 байна. Бэлчээр ус байх хэрэгтэй. Өгнөр манай ишэм бол одоо чөө малж чанарыг баталж. За одоо ингээд жишээ татаа хэлбэл 1000 малтай хүн нэг хурах болвол 2 хурах болвол би нэг хурах болвол тэрний 2 хургнаж авсан мөнгө олмоор чанар жоо. Жилийн голоос Шанхайд явж суралцна гэдэг мөн тийм амаргой явдал. Тэгээд энэ бүхэн болохноор аав ээжийн минь хөдөлмөрийн үргэлжлэлд тэгээд аав ээжийн минь буйнаар тэгээд алс хол 4 жил суралцаад ирсэн. Тэгэхээр Шанхайд сурдаг Монгол оюутнууд маань өөр Монголын гэсэн байна, аргалахын гэсэн байна. Тэгээд олон сайхан алхын найд нартай танилцсан. Шанхайд сурна гэдэг нэг тал нутгийн малтсан хүний хувьд мөнч нэг амаргой явдал яг одоо 4 жилийн турш одоо идэж явах ч юм уу, уур амьсгал ч юм уу тийм талаар бас олон хүчиртэл тулгарч исэн. Гэхэд яг тухайн жилүүд би одоо их хотод явднуудны олон юм үзэл гэсэн зорилгоор явсан болохноор нь тэгээд өөр юм бидэн одоо хүчир бэрхшээлээ даван туулах хэрэгтэй л гэж бодоод тэгээд яг 4 жилийн тэгээд туулаад гараад ирсэн. Тэгээ одоо болохноор төгсөж ирээд саяхан адалд орж ийн. Адалд орсон чинь гэсэн мөн яг их адалтаа их шуурхай адалдаг аав ээж маань ч гэсэн намайг их зоригжуулдаг адлаансан адал хийрээ гэд. Тэгээд энэ бүхэн маань аав ээжийн минь буян аав ээжийн минь над хүртээсэн аав ээжийн минь хөдөлмөрийн хүчээр би эдийн зэрэг явж байгаа л гэж боддог юм байна. За ингээд ТV2 телевиз өөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Шилийн хотод энэ малчин ялалтанд аялж байна. Тэгээд ялалт маань одоо Монголын хүүхдүүд болон монголчуудад мөнгө энэрэнгүй сэтгэлээр хандаж одоо хандив дэмжлэг тусалцаа байнга үзүүлж байдаг юм хүн байгаа. Жишээлбэл одоо энэ нэг юм талархал байна. Хүндэт ялалт танаа хүмүүнлэгийн энэрэнгүй үйлсийн төлөө хүчин зүтгэж хүүхэд багчуудын минь сурч боловсрох аюулт чадвараа хөгжүүлэхэд тусны дэм үзүүлэн тэдний амьдралын сайн сайхны төлөө өгөөмөр сэтгэлээ зориулан ажилласан талархаж дурсахав. Өмссөн дээл минь Монгол, өрөвт сэтгэл минь Монгол, үр зүрх минь Монгол, өндөр заяатай бид Монгол. Таныг өндөр заяатай шил нутгийн уул ус гүн мөнхөд ивээх болтугай. Алтан гад содонд өндөр шууд шил сумын хүүхдийн цэцэрлэг гэсэн юм. Өрөмжлөө. Энэ их сайхан хүүхдээ юм байна тийм. Сайхан хүүхдээ байна. Энэ нэг сонсох юм ямар сэтгэл төрж байна.
Эний чи одоо бид гарахгүй мөртөнд одоо юу гэж үтсэн блэ ингээд бодож ирсэн одоо сайхан шүлгэл одоо сорог ая. Хүнд ер нь өгөөмөр сэтгэлийн хүний өгөөмөр сэтгэлийн ач тусаад эргээ заавал тусдаг тийм ээ. Тий. Таны бас өндөр өдөө зэрэгтэй ийм сайхан аж амьдралаа төгнүүлээ сайхан амьдарч байгаа маань бас энэ сайхан сэтгэлийн ямар нэгэн хаялга байж магадгүй гэж бодож байна л да. Та тэгээд энэ Монголд явж байгаа Монгол ямар хон хүмүүс яаж туслалцаа үзүүлж байгаа. Би одоо нэднэ 17 оны 10 сард одоо Монголын одоо хүүхэд ядуу ингээд одоо сонсоод чигээд эндээсээ бас нэг үлэг жохон байгуулаад чигээд говцс гондрыг нэ одоо жавс мөнгөөр аваачаад нэг нийслэлийн Улаанбаатар очиод одоо чигээд эдний хорооллоготой нэрлэлчаад бас нэг ядууны айл нэг Монгол гэр авч өглөө. Эргээд одоо говцс гондороос одоо хэдэн ажир өглөө одоо бас жоохон марч нээлэл хороолд очсоноос би сая одоо жоохон марч байна. Тэгээд одоо өргөмлөд энэ нийслэлийн улаан Сүхбаатар төгрөг гэж байна. Ардын иргэний аз амьдрал хөдөлмөр зүтгэлийн дамжил ах дүүсний халуун сэтгэлээр хайр халамж хүртээ ирээдүйдөө эдрэнгүй урам зориг чанаршид сайнхан харилцаа өгүүлэн бодруулах таны хүмүүдлийн буян зүйлсийг өргөмлөн андуулбаа гэж байна. Нийслэлийн Улаанбаатар төгрөгийн иргэний хурал төлөөлөгч нийгмийн бодлогын асуудал хариуцлагын хатлууд хурааны дарга боо ангатая Сайхан үйл үтээсээ байна. Танд одоо ингээ баярлалаа. Өөр Монголын малчид маань энэ Монгол өмнөдөө туслах талаас их сайхан сэтгэл гаргаж их ажилладаг юм байна шүү дээ. Тий, манайс л одоо нэг яг хэлбэл улсын асастан боловч одоо нэг л Монгол үндэстэй юм гэж одоо бас хашаамс илүү санаа сэтгэл тавьж одоо тэгээд нэг нь байхгүй нийтээрээ туслах одоо дийвэр тусласан юм баг боловч одоо чадлалыг хэмжээгээр одоо бас л одоо ийм жаргах санаа их байна. Ер нь бол яг туслан зүйл их баг нь бол гол сэтгэл сэтгэл дээр байна. Энэ нь одоо явж байгаа гэдэг бол одоо амьдрал өвөр Монголын амьдарч яж байгаа нь одоо хүн бүгд ингээд сэтгэл гаргавал бас олон юм нэгт бол олон болно шүү дээ. Хүн бүгдийн багийг сэтгэл ихтэй ирүүл их болно шүү дээ. Ингээр хаач цуцсан бас нэг жоохон нэг бүх Улаанбаатарын гэжлгүй нэг төгрөгийн нэг хэдэн сурагч юм уу нэг хоёр гэрийн гэвэл одоо туслан дамжуул бас нэг жоохон яриа алдрал сайхан юм уу оргиод одоо өөр Монголд ахлах Монголын бас харилцаа аваа сайн болно. Хожимдаа ийм адил өсөх илүү өрнүүлээ гэж бодож байна. Тэгээ таны одоо ажил үеэс амьдрал ахуйтай танилцж яхад ер нь монголчуудад одоо Монголын хөдөө талд малж байгаа малчтад бас үлгэр дуурай болохоор их сайхан юм харагдаж байна л да. Тэгээд энэ дэс ирчмэлээ одоо хожим хайштул вирус илүү жоохон явуулт илүү жоохон товчлогсолж Монголынхоос одоо манай ийшэмс гатарбактер яачих мал яачих руу гинөө яачих юмдаа илүү жоохон тавьж үзэж биднээс одоо хаашаа гарч одоо Монголын их байгаали одоо жоохон сонирхож одоо бас сурах юм байна шүү дээ. Бидний сурах юм байна шүү дээ одоо. Би энэ харилцан суралт нь шүү дээ одоо. Гэнэ н одоо хожимд илүү явуулж илүү таднаас одоо телевизийн хадгалан болны журдлоор илүү жоохон явуулж хөөрөг жоохон тавьж өгөхгүйс гэж бодож байна. Тэгээ одоо энэ таны Монголын нэг айлыг ч гэсэн бол гэртээ болгож одоо нэг хэсгийг одоо цаашаа хөгжиж дэвшсэн тусдын үзүүлсэн. Төгсөл мэлсэн чинь өөдрөн баатар ч одоо сэтгэл санаа чинь их хариуцж ажил үйлс чинь дэше өөдрөг байх болтгоо гэж танд өрөөдөө. За баярлалаа шүү. Сайхан сэтгэл өөрчлөж мандан баатар ч авах болтгоо. За өрөөл татах болтгоо. Тэгээд энэ бол ТV 2 гэдэг байлаа. Одоо өвөр Монголын өвөр тасс хорны Шилэн гол аймгийн малчин. Ялалт. Их хоёртай байна шүү. За мал маллах гэдэг тоогоор биш чанараар уралдан ашиг өндөр олж түүнийг зөв зарцуулж хэрэгэлтэнд оруулснаар ямар хуу үр дүнтэй амьдарч болох талаар манай нэвтрүүлгээс харсан байх. Бидэнд ч адилхан зүүн додой малаас ашиг олох шаардлага тулгарч байгаа. Манай малчид үүнийг харж мэдрээсэй. Тэгвэл бидний зорилго биелэх билээ.